Хүүхдээ битгий мундаг болгоно гэж дарамтлаарай. Хүүхдээ битгий онцсур гэж дарамтлаарай. Болоогүй. Тий. 20 30 нас үрж иж наад хүний чинь амьдрал зүгшрэнэ. Одоо бол зүгээр л энэ нийгэмд хүүхэд насаа л идлэг. Тий. Ийм жоох юмнууд ч одоо онцсур гэдэг. Одоо солиор л байхгүй юу? Тий. Тэр нөгөө үе чинь өнгөрсөн байхгүй юу? Тий. Одоо онцсургал шууд ажилд ордог гэдэг ойлголт чинь өнгөрсөн байхгүй юу? Тий. Заавал биш болцсон байхгүй юу? Заавал биш. Интернетээр сургуульд сурахгүйгээр интернетээс юм сурж хагаад ажилд орчих болно. Одоо залуучууд тийм биш шүү дээ. Их сургуульд явахгүй шүү дээ. Яахын энд их сургуульд явж, мөс рүү явж, шүтээс рүү явж мөнгө үрж яхаар интернетээр суугаад англи хэлтэй интернетээр юм сураад мэдчихэж шүү дээ. Тэгэл шууд компанид өөрийнхөө юг явуулаад, өргөдөл явуулаад ажилд орчих шүү дээ. Ямар ч асуудалгүй өнөөдөр дипломч нэг чухал биш болсон. Мэдлэг л чухал хүний. Тэг хүүхдээ битгий одоо шахаж шаардаарай, мундаг хүн болох гэж. Ирээдүйд тийм болно ч гэдэг юм уу? Онц сурч гэдэг юм уу? Олимпиадад төрүүлж гэдэг юм уу? Тэдний хүүхэд мундаг байна. Тэгэхэд чийч гэдэг юм уу? Харьцуулдаг ч юм уу? Тэ? Битгий тэгж хүүхдээ болоогүй байхад нөгөө дарамтлаарай л гэж хэлмээр байна. Зүгээр л сайхан сахилга гутаал хичээлээ эвэл хийгээл, их бол хийхгүй тэгэл гүүчиг. Бидний хүүхднээс социализм ямар аз жаргалтай байсан. Гадаа тоглоал. Гэтэ орохгүй. За тэгээд сургууль дээр очирна, секс дугуулсан ажиллаа. Одоо хавар спартакиад болдог байсан. Одоо ингээл хөнгө атлетик, гүүгээд л хөлбөмбөг тоглоод л уртад гүүгээд л хараагаад одоо паркд нэг стадион байсан шүү дээ. Одоо ховчлаа авчаа үстэй. Тий. Тэр дотор маш их хөнгө атлетикийн нэвзэн болдог байсан. 10 жилийн сургуулиуд гадаанаа дандаа биеийн тамирын талбайтай байсан. Одоо ч яг нь ховчлаар биеийн тамирын талбайнууд дээр маш барьцсан байлээ. Тий. Тэгээд бид нар чинь ингэж хүүхдэд халтай тийм харгас артсан байхгүй. Хүүхдийг балладаг. Хүүхдийн хөгжих орон цаг гэд хом хайцсан байгаа. Биеийн тамирын талбайд нь башин бариад. Уулын тэр биеийн тамирын талбай дээр чи өнөөдөр одоо хөлбөмбөг тоглож явах хэрэгтэй байхгүй. Хүүхдийн дуу сонсогдоод л. Одоо социализмын үед чи ингээл ерөөсө гараал явахад л хүүхдийн дуу сонсогдоод байдаг гэсэн. Гадаа тоглож байгаа. Биеийн тамир хийж байгаа. Өнөөдөр Монгол улсын хүүхдүүд бол хамгийн аз жаргалгүй хүүхдүүд. Япон явж үзээрэй. Тий. Японд би очижсэн. Сургуулийн гадаа шугталтаад л бейсбол, янз бүрийн спортоо хийгээд идэг. Ээж аауд нэг наанаас нь харчихсан. Тэгэл хүүхдүүд нь хөлбөмбөг тоглоо. Манайд хүүхдээ хөлбөмбөг тоглуулчаад хараа сууж идэг ээж аауд байна уу? Мэдхгүй. Германд багт ерөөсөө хагас үтэн сайн тэгэл. Гадаа хөлбөмбөг тоглож байна. Янз бүрийн спортууд хийгээд л. Тэгэл секц дугуул хүүхдэд зориулсан маш арга хэмжээнд явагддаг. Маад бол яг гэдэг нэг сонгуульд өгөхөд ирэхээр нэг их хурлын гишүүн нэг нэр дэвшиж байгаа хүн нэг сургууль дээр очиж нэг жоох юм хэлээл нэг гүйлгэж хамт зураг авахуулаад тэгээд болчихж байгаа шин. Тийм энэ сургуульд одоо би тийм одоо юм бэлгэллээ. Тэгээд одоо болоо. Тэгэхээр бид нар Монгол улс цаашаа төгжиж ер нь нэг олигтойгон шиг үндсэн хуультай болоё гэвэл олигтойгон шиг улс ор нэг улс шиг улс болоё гэвэл энэ хүүхдүүдийнхээ асуудлыг л маш их одоо аз жаргалтайгаар тэднийг энд одоо эрхчлөөтэй тоглож хөөрөлдсөн тийм ээж аав нь чиний төлбөрийг би төлж байгаа төлбөрөөс салах хэрэгтэй.